Хилсэн өдрийн хамгийн гомчтой хилсэн өдрийн цэгийн Мөстө бодолтой вау Окей Яста ээжийн утсанд яг бодит бичлэг байгаа шүү. За яг ч ихтэй нөгөө артын юм буюу нэлээ мөнгөтэй хүн бизнес эмэгтэйг суулж авсан нөгөөд нь бол гоё дэлхийн алдартай дуучиг суулж авсан. Хайманаха цоор шин хэмжлэгээрээ та нартайгаа уулзж байна. Энэ удаагийн бичлэг маань нэлээд одоо өрмөц спешиал дугаараа. За яагаад гэхэлэр би одоо гохныхоо төрс өдрийг тэмдэглэсэн тэр сэтгэлээсээ та нартайгаа хуваалцах чинь. Уул нь нэлээд ядраад тэг хэд өдөр ингээл охныхоо төрс өдөрт бэлдээл нэлээд ядарсан мөртлөө ялч би нэг гадуур нүрээ бодуулаад амар хөөрхөн ингээ бодчихсон болохоор нь будгаа бүр арилгамааргүй санагдаад тэгээд юуцсан энэ бичлэг хийжээ гэж бодлоо. Тэгэд би урд нь болохоор бусад бичлэгүүд дээр ингээд яг камер руу хараад ярьжсэн. Ингээд. Одоо болохоор зүгээр яг өөрөө дүрсийг харж ирмээр санагдаад дүрсээ хараад ярьчээ гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ одоо төрс өдрийн бэлтгэл ажил тэгээд дуус хүртэл процессоо ингээд нэг нэгэнгүү ярьцгаая. Тэгээд яг өнөөдөр охиныхоо төрс өдөр дээр байсан одоо нүүр бодолттойгоо эмэгтэйгээ хүмүүс бодолттойгоо за тэгээд зүйлттэйгээ тэгэнгүүтээ дресстэйгээ сууж байна. За дрессээ та нартаа харуулах юм бол нэг иймэрхүү барбер шиг дрессийг сонгосон байгаа. Яагаад гэвэл тэр газар нь өөрөө ингээд айгүй хөөрхөн ингээд ягаан чимэглэлтэй хөөрхөн байсан болохоор өөрийгөө бас жоохон барбер шиг анас. За ер нь бол тэгэл таарсан палаж нь линэсийн тэгтээ айгүй хөөрхөн палаж бас таарчихсан. За юм байна. Төрс өдрийн бэлтгэл ажлыг болохоор төрс өдрөө тэмдэглэх газраа сонгохоос эхэлсэн. За тэгээд би болохоор гэртээ төрс өдрийг тэмдэглэхийг хүсээгүй. Яагаад гэвэл би манай охин 1 нас хүрээд ийм баярт үйл явдлыг тэмдэглэхдээ нэг гэртээ тохоо шанаг барихыг яг өндөө хүсээгүй. Тэгээд өөрөө ч гэсэн нэг юм гоё болоод те гангалаад ийм нэг гүнжлэг мэдрэмж авахыг хүсэжсэн. Тийм болохоор ийм одоо гүн шиг юуны палаж энтер сонгоод тэгээд гадуур тэмдэглэсэн байгаа. За гадуур тэмдэглэхдээ болохоор Coco Kids гээд газрыг сонгосон. За яагаад энэ газрыг сонгосон бэ гэхээр маш олон шалтгаантай. За тэгээд хамгийн анх болохоор манай охин бүр 6 сар хүрээгүй байхад би энэ газрыг бүр ингэ сонгоод яг энэ газар төрс өдрийн тэмдэглэн гэдгийг хүртэл бодчихсон байсан. За яаж гэдэнгүүт би нэг юм Instagram-ийн нэг reel үзсэн баггүй юу. Тэгээд хамгийн түрүүнд энэ газрын тэр тоглоомын одоо төв гэх юм уу? Одоо тэр тоглоомууд надад маш их таалагдсан. Яг тэр тоглоомын төвд нэг юм жижигхэн ягаан өнгөтэй хөрхөн морин тойролгоос ахгүй юу? Тэгээд тэр надад бүр айгүй хөрх харагдаад ялангуяа би өөрөө нөгөө охинтой болохоор ийм ягаан өнгийг айгүй чухалчилж үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэр надад амар их таалагдаад тэгээд цаана ингээд байгаа тоглоомууд нь ч гэсэн айгүй хөрхөн зөө. 2 давхар ийм тоглоом ингээд юу байгаа хгүй юу? Хэсэгтэй гэх юм уу? Тэгээд тэр хэсэг нь ингээд бүр айгүй хөрхөн. Тэгээд тэдэр нь надад таалагдаад яг энэ газрыг юу тоочгэлчихсан байсан. Түүнээс гадна яг Facebook групп дээр одоо 1 насны төрс өдөр тэмдэглэх групп гэдэг юм аав ээжийн групп байдаг шүү дээ. Тэгэд хүмүүс тэн дээр ингээл яг хаана тэмдэглэл зүгээр үү, бэлүү хаанаас авал зүгээр үү гэл ингээл хамаг мэдээлэлээ солилцдог. За тэн дээр яг хүмүүс айл газар зүгээр байглангүүт маш олон хүмүүс Coco Kids айгүй юм гоё үйлчлэгээтэй, гоё харилцаатай газар байдаг, хоолн гоё амьдтай гэл. Ер нь бол нэлээд хүмүүсийн сэтгэл нь айгүй өндөр байсан. Тэгэхээр нь яг миний нүунийг бодож исэн бодол маань ингээд баталгаажаад за яг л энэ газар хийх ёстой маань гэж бодсон. Тэгээд энэ хийх газараа нөхөртөө хэлээд нөхөр маань ч дэмжиж яг эндээ хийхээр босон. Тэгээд энэ газар руугаа ингээд холбогдож байгаа шүү дээ. 6 сарын 10-нд ингээд захиалга уяагийн холбогдонгууд чатаар харилцаж байгаа харилцааны хүртэл айгүй юм эрэг заяа айгүй юм найрсаг харилцаатай. За нэг ингээд цаанаасаа мэдэгддэж штэ. Сайн байна уу энэ төр гэл те. Яг тийм айгүй найрсаг харилцаатайсэн. Тэгээд төрс өдөр болохоос өмнө бас нөгөө өөрөө очиж нэг үзийгээд нэг хоцсон чинь уусаа ингээд оронгууд л амар таалагдчихсан надаа. Тэгээд яг тэр газартаа ингээд хийхээр болоод
бас нэг юм болохоор би нэлээд үнэтэй газар ах гэж бодож байгаа байхгүй. Меню нь үнэхээр үнэтэй бол яана гэж айжсэн чинь бүр тийм амар үнэтэй биш зөө. Яг л дундаж үнэтэй. Яг миний бодлоор ийм гоё газар болохоор илүү үнэтэй байх гэж бодсон чинь тийм байгаагүй. Тэгээд хоолнууд нь бүр үнэхээр гоё амттайсан. Би угаасаа энэ бичлэгийг яг нэг юм шилэн данс шиг те яг юу хэдээр авсан ингээд бүх юм гаргая гэж бодоод байгаа байхгүй. За тэгэнгүүт энэ газар нь болохоор яг меню нь болохоор ийм байсан. Том хүн нь 60,000, багц нэгэн заяа. Том хүн нь 60,000, хүүхэд 30,000. Багц 2 нь болохоор том хүн 68,000, хүүхэд 35,000. Багц 3 нь болохоор том хүн 75,000, хүүхэд 35,000 гэсэн юм 3 багц ийсэн. Тэгээд би порцоор ялгаатай юм болов уу гэд асуусан чинь порцоор биш зүгээр яг хоолныхоо сонголтоос ингээ хамаарч исэн мэлээ л дээ. Одоо хямдхан багцын болохоор нийслэл салаатай байлаа гэхэд арай үнэтэй багцаан болохоор нэг юм хүрийн хилэн салаат ч гэдэм үү те нэг юм хоолныхоо сонголт нь өөр юм бэлээ. Тэгээд би яг порц хамаагүй гэхээр нь за окей гингүүтээ хамгийн хямдхан одоо менютэй багцыг сонгосон. Тэгэд би порцн дээрээс нэлээд айжсан байхгүй. Хэрвээ ингээд хүмүүс маань ирээд цадахгүй хоол нь хүрэхгүй бол яана гэж айгаад бас миний нөгөө хамт ажиллаж ирсэгч сайхан хүүхдтэйгээ төрсөдрийг тэмдэглэсэн гингүүтээ тэр ганцхан порц нь ингээд бүр ингээд үлээ захиалга өгснөөсөө баг хүн очичоод тат чинь хоол нь хүрээгүйгээд тэгээ тэрнээс айгүй айгаад нөгөө газарт ингээд хэлсэн байхгүй. За хэрвээ ингээд порц багтай юм бол гаднаас ингээд пицца авч орж болно үстэй гэдээ асуусан чинь манай порцлыг хангалттай. Хэрвээ та ингээд хоол багтахыг гэж айж байгаа бол хүмүүсийн ингээд хоол идж байгаа байдлыг хараад багтахаар юм шиг санагдвал манайхаар пицца хийлгэж болно гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь порц нь бүр айгүй их заяа. Бүр ингээд маш их хоол илүү гарсан. Гэтэ хүмүүс бүр хоол одоо ингээд яг за одоо ингээд хоолой дээрээ гэл ингээд бүдрээ хоол идэж байгаа штэ. За тэрний дараа ингээд бараг дуусгаалт дахиад үлээ хоол аливаа явж хоолой дээрээ гэл хүмүүс юу нь бол 2 удаа хоол идэж байгаа байхгүй. Тэгэхэд бүр маш их хоол илүү гарсан. За илүү гарсан хоолоо тэгээд хүн манайх аваагүй 2-3 айлаараа бүр хуваагаад авсан л гэд бод бүр порц бол яалтч юу хийсэн. Нөгөө талаас болохоор бид нар захиалга өгсөн тоогоосоо арай цөөхөн хүмүүс очсон. Жохон цөөхөн хүмүүс очсон ч гэсэн хоол нь бүр маш их гарсан. Тэгэхээр порцн дээр бол санаа зовлтгүй юм бэлээ. За орчны хувьд гэх юм бол бүр бас л бүр үнэхээр гоё. Одоо миний бодлоор бусад одоо ингээд нэг энэ тентгийн газрууд ингээд харангуут нэг юм яг л нэг давхар те нэг юм ресторан байдаг аахгүй. Тэнгүүд эднийх болохоор маш өндөр таацтай. Тэгээ цонхоо нь ингээд айгүй өндөр айгүй том. Тийм болохоор ингээд хүмүүсийн ингээд харагдц одоо юу гэдэг хүмүүс ингээд сууж хат харагдцсан ч гэх юм уу нэг айгүй тухтай. Тэгээ дээрэс ингээд нэг таацнаас унжиж байгаа тэр одоо гэрэл тэгэл нэг юм өвөл мөл хийсэн байгаа нь бас айгүй хөөрхөн байсан. За тэгээд бичлэгнээс оруулчихъя. Тэгэд хүүхдийн тоглох хэсэг нь бол үнэхээр хөөрхөн ингээд 2 давхар тэгснэ ингээд амар өндөр гулсур мулсууртай бүр маш хөөрхөн байсан. За бас хувь цойлох өрөө гэх юм уу нэлээд том хүүхдүүд бас ингээд тоглохоор нэг тийм зурагттай одоо тэр ямар тоглоом байсан болоо нэг юм бас тоглоомт өрөө гахгүй. За тэрний хажуу талд нь болохоор хүүхдээ хуурайлах, хүүхдээ унтуулж болох бас нэг тийм хөөрхөн жижиггүй өрөөтэйгээд ер нь л ингээд деталь болгоно бас айгүй хөөрх юм билэ. Бас хүүхдийн ширээ, сандал, хөлд оруулагч тэр огт санаа зовох шаардлагагүй тэнд бүгд байсан. Бид нар болохоор яг тэрийг мэдгүй хүүхдийнхаа тэргийг хөлд оруулагч наваад очсон байхгүй. Тэгээд тэдрэг бол угаасаа хэрэглээгүй. Харилцаа үйлчлэгээ бол үнэхээр ярих юм байхгүй. Та нар зүгээр тэр чат руу бичээд үз. За тэгээд үнэхээр хөөрхөн гой харилцаатай юм байлээ. Тэгээд хүнс гадна бид хэд ингээл юмнууд аваад ингээл очиж байгаа штэ. Ус, ундаа, жимс, чихрээ бол гаднаас авч орж байгаа. За тэднийг ингээл аваад оронгууд за нааш өгч гэл ингээл өөртөө ингээл аваад заяа шууд ингээл тавиал өрөөл янзлал. За тэгээд цочод ингээл ширээн дээр ингээл суугаад идэж уугаад одоо үгүй ингээл ундааны сав мав ингээл гарна штэ. Тэгээд тэмүүт ингээл тэр доор ингээл очиод аваад ингээл цэвэрлээл явцдаг. Бүр айгүй үйлчлэгээ бол үнэхээр сайт юм блэ. Тэгэл надаас юм бол одоо ингээд өөр хэрэгтэй зүйл ээ нөө өөр туслах зүйл ээ нөө гэл ингээд асуугаал тэгэл бүх юмнуудаа өөртөө ингээд шууд хийгээл явчихд юм блэ. Тэгээд айгуу туршлагатай тийм мундаг хамт олон байснаас маш их таалагдсан. Тэгээд энэ Coco Kids гэдэг газар манай гэр бүлд болон ирсэн зочдод бүгдэнд нь маш их таалагдсан. Ирсэн зочд маань маш ам сайтай байгаад маш гоё газар байна. Өстой гоё зохион байгууллаа. Маш гоё төрсөдөр байна. Бүр төрсөдрийг ингэж тэмдэглэдэг юм уу гэд бүр ингээд үнэхээр ам сайтай бүр ингээд битүү магтаалыг сонсороо төрсөдөр маань л дууссан байгаа. За дараагийн ярих хэрэгтэй зүйл маань болохоор яалчгүй хөтлөгч байх хэрэгтэй мөлий. Манайх болохоор яг хөтлөгч алиалагчтай алиалагч Шарка гэдэг Facebook
хуудастай тийм юу байгаа хгүй юу. Тэгээд тэдний болохоор яг пороротой вакцин авсан. Тэгээд тэр шарка гэдэг залуу болохоор өөрөө ингээд айгуугаа хөтлөөд ингээд аваа явчихсан юм билэ. Хүүхдүүдийн дунд ингээд тоглоом тоглуулад бүр том хүмүүсийг хүртэл ингэж гаргаж ирж бүжиглүүлээд бүр маш гоё хөтөлсөн байгаа. За тэгээд поророо гарч ирээд бас хүүхдүүдээ хөгж өгөөд нэлээд тийм хөрхөн үйл ажиллагаанууд бол болсон. Хөтлөгч яг гадуур тэмдэглэж байгаа үед хөтлөгч алиалагч авахгүй болохоор ингээд нэг жоохон хүмүүсээ уйтах гэдэг талтай байдаг гэсэн. Тэр нь бол хөтлөгч авсан нь маш зүгээр санагдсан. Тэгээд энэ хөтлөгч маань болохоор 60-аас 80 минут байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд би ингээд нөгөө очсон цагаас ахвал 60-аас 80 минут байд юм багтаа гэж утсан чинь яг ингээд цочод ирээд те ер нь заал нэг 80-аас 90% та дүүрээд яг хөтөлбөр бол эхлээд ингээд явчихсан юм билээ. Тэгээд хөтөлбөр эхэлснээс хойш 60-аас 80 минут байдаг гэсэн. Тэгээд тэр төлбөр нь болохоор 400 мянга. Хэрвээ зөвхөн хөтлөгчийн авах юм бол бас арай хямдхан үн бас байт юм билээ. Нүг поророо дээрээ дахиад нэг бас дөрүүд ингээд авч болно. Тэгэх юм бол төлбөрнөөс нэмэгдэх байдлаар явд юм билээ шүү. Бас яг энэ алиалаг цонгох дээр нэлээд олон газрууд байсан. Тэгэл бас яг хүмүүсийн ингээд сэтгэлээ ингээд харж байгаа л өөрсдөө ингээд чатаар ингээд харьцаж үзээд бас нэлээд гайгүй харилцаатай тийм газрыг бол сонгосон байгаа. Үүний хувьд гэх юм бол яг л дундаж гэх юм уу? Яг бүгд л яг тийм одоо юу гэдэг яг 60-аас 80 минутны 400 мянга гэдэг үнэлгээтэй юм билээ. За тоорто болохоор Нанда Идрэ гэдэг одоо хичээр хийлгсэн. За бас яг нөгөө тэр группээсээ л олсон. За тэгээд торт малгаар 2 давхар торт бас яг өөрсдөө хүссэн загвараар хийлгээд 170 мянга бол болсон байгаа. За амтны хувьд гэх юм бол бас ер нь дайжгүй. Нэг тийм муухай амттай бол биш. Ер нь надад бол нэлээд дайжгүй амттай бол санагдсан. Тортны хажуугаас капкейк айгүйх тавьдаг болсон мөлий. За капкейк дээр миний одоо зөв алдаатай оноотой зүйлүүд манлахаараа за оноотой байсан юм бол би маш гоё амттай газраар капкейк бол хийлгсэн. За тэгээд пэйжийг бас энд оруулчихъя. Харин алдсан зүйл гэх юм бол би маш олонний захиалсан мөлий. Нийт бараг 30 хэдэн хүн байсан бохгүй юу? Төрс өдөртөө одоо ингээд үрэгдээд ирсэн хүмүүс 30 хэдэн хүн байсан хүүхдүүдтэйгээ нийлээд. Тэгээд би 32 капкейк цахингуудаа хүүхдүүдэд бас зориулаад тусдаа дахиад 10 капкейк цахисан бохгүй юу? Тэсэн чинь ингээд тэд нар маань хитрхи ингээд их болоод тэгээд тортны хажуугаар бас тийж капкейк өгөхнөөс нэг зөв зүйл бол биш юм лээ. Би болохоор яг тэг юу гэдэг юм бэ? Торт ингээд хүмүүс төгснөөс капкейк өгөх нь арай итгэд амар гэж бодсон бохгүй юу? Гэтэ ер нь бол торт угаасаа л төсөөл хүмүүст ингээд өгнө шүү дээ, тэ. Тэгэхээр арай итгэхийг хийх загсан бэлээ. Тэгэд миний хийлгсэн газар болохоор одоо яг миний хүсчихсэн тортыг гэх юм уу яг 2 давхар тортыг болохоор 295 мянгаар хийнэ гэсэн. Тэгээд би болохоор үнийг арай хямдхнаар гэх юм уу яг тэр Нанда Идрэ гэдэг хичээл бол хийлгсэн. Капкейк болохоор 16 ширхэг нь 99 мянга гэсэн. Тэгээд би нүг 32 ширхгийг хэр чинь 2-ыг захиад 198 мянгаар капкейк бол захиалсан байгаа. Ус, ундаа болон чихэр жимсээ болохоор яг гаднаас оруулсан барсаас аваад за ерөнхийдөө бол 400 мянга орчим болсон. Ус ундаа маань л 100 мянга. За жимс маань бас 100 мянга. Тэгээд чихэр бас ингээд нэмэгдээд гээд ер нь чихрийг гэхдээ яг битэр өөртөө аваагүй. Манай хадам ээж бол авсан байгаа. Тэгээд ер нь бол ойролцоогоор 400 мянга болсон юм уу? Тэр хавцаа байгаа. Ирсэн хүүхдүүдтэй гар цайлах бэлэн дээр болохоор би бас л бүр ингээд маш деталь өөрөө ингээд яг хүүхдүүдтэй зориулаад ер нь л хүүхдүүдийг баярлуулах дуртай. Тийм болохоор яг хүүхдүүдэд зориулаад бүр ингээд яг хүүхдийн яг нас хөөстөнд зориулсан өөр бэлгүүдийг бэлдсэн. За яг тэдэс тэд насны эрэгтэй хүүхдүүд яг тэрийг тэдэс тэд насны яг эмэгтэй хүүхдүүд яг тийм бэлэг гэдэг ингээд бэлдсэн байгаа. Хай манайхаа өнөөдөр яг ингээд манай охины төрсөдөр болсон байна. Тэгэд бид хэд явхаас өмнө хүүхдүүдийнхаа бэлгийг янзлах гад гаргаад ирлээ. За энэ уутнууд байгаа шүү дээ. Одоо энэ уутнуудаа яг ингээд ингэж бодит болгоод тэгээд яг хүүхдүүдийн насанд тохирсон энэ тоглоомнууд одоо хийн. За энэ тоглоомуудтай хамт амибакийг бэлдсэн байгаа. За амибак болохоор ашигтай бактери тэгээд хүүхдүүд уулаас гоё ах гэж бодоод за бас яг хүүхдийн одоо дуртай үлгэрийн баатрийн зурагтай юм нэртэй макаронууд ингэж бас хэвлүүлсэн байгаа. Тэгээд энэс хүүхдүүд аяга дуртай авах гэж бодож байна. Яг дуртай үлгэрийн баатрууд нагаа. За одоо яг бэлгээ ингэж янзлах үйл ажиллагаа явагдаж байна. За тэгээд хүүхдүүдэд мэдээж хэрэг тоглоом бол өгнө. За тэнгуүтээ амибак гэдэг нэг ашигтай бактерийг бас бэлэнд нь бол хийсэн. Бас макарон хийсэн. За макарон дээр болохоор яг хүүхдүүдийнх нь нэртэй тэгээд яг тэр хүүхдүүдийн дуртай дүрийг бас хэвлүүлээд
хийлгсэн байгаа. Миний хувьд бэлгэн дээр бол өөрөө маш ач холбогдол өгсөн. За бас хүүхдүүдэд таалагдсан гэж найдаж байна. Ямар ч байсан аав ээж нь бол маш их баярлсан. Хүүхдүүдийн бэлгэний уут дээр хүртэл бүр маш ач холбогдол өгсөн. Ерөөс ингээд гадуур бол ингээл маш олон бэлгэнүүд зарж ирсэн л та ингээл 8,000, 10,000 гэл янз бүрих байсан. Гэтэ надад ягаад ч юм нэг таалагдаагүй. Тэгээд яг өөрөө яг хүүхдүүд ингээд зориулсан бэлэг үйл айгуу гой санагдаад ингээд яг бэлгээ бэлдсэн байгаа. За макарон болохоор ерөнхийдөө 8,000-аар хийгддэг. Тэгтээ би бас нөө таньдаг гэгч маань исэн болохоор арай хямдруулаад 6,500 төгрөгөөр хийлгсэн байгаа. За тэгээд бэлгээний ууд нь болохоор урдаас цагцсан. Тэгээд Монгол мөнгөөр нэг ууд нь 2,500 орчим болж исэн. Тэгээд яг нөгөө нэг хүүхдүүдийн тоглоомын хувьд гэх юм бол мэдээж Монголоос авсан бол арай үнэтэй тусах байсан. Би яг нөгөө нэг бүр аль эрт ингээд яг тэр баг 90 гэд хүүхдүүдийнхээ нэрийг гаргачихсан байсан учраас яг тэр хүүхдүүдтэй зориулаад уртаас бас арай хэм дүнээр захиалаад өөрөө авсан байгаа. Яг ингээд ярьсан чинь зочдын нэрсийг гаргах бас нэлээд одоо юу гэмтэй ажил их цаашин тий. Юу зэн зочдынхаа нэрсийг ингээд гаргах хэрэгтэй мөлий. Тэгээд тэр нэрсийнхаа дараалал яг ингээд урилгаа явуулна. Бас урилгаа хийн. За би болохоор охиныхоо цахим урилгыг бол бас өөрөө гардан хийсэн. Тэгээд хүмүүс рүүгээ явуулаад төрсөдөр болохоос нэг хэд хоногийн өмнө яг хүмүүсээ чиглээд яг ирж амжих уу, ирэх үү гэдгийг тодруулаад тэгээд эцсийн тоогоо гаргаад яг нөгөө нэг төрсөдөр тэмдэглэх газраа болохоор эцсийн тоогоо ингээд өгөх байдлаар ингээд бол явсан. Бас одоо хүмүүс нэг хоолоо идчих үеэр нь охиныхоо бичлэг зургуудыг ингээд бүгдийг эвлүүлээд нэг хөөрхөн бичлэг хийгээд хүмүүст үзүүлсэн. За тэрэн дээр хүмүүс маш их дуртай байсан. За ингээд зургууд нь яваад ер нь л угаасаа манай гэр бүл чинь нэг юм контент хийдэг гэр бүл шүү дээ. Ер нь л бичлэг хийдэг гэр бүл. За тэгээд яг хийсэн бичлэгнүүдээ хэлж явуулаад араас нь ингээд бүр бага хаас нь хавуулаад ингээд зургуудыг явуулаад за хамгийн сүүлд нь болохоор нэг юм хөгжилтэй бичлэг хийсэн байгаа. За тэрийгээ бас энд оруулчих. Тэгээд та нар манаас нэ санаа аваад өөрсдөө хүүхдийнхээ төрсөдөр бас тэгж хийвэл бас гоё юм байлаа шүү. Ингээд хэдүүдөр охиныхоо тэр зураг бичлэгнүүдийг эвлүүлээд тэгээд төрсөдрийн үйл ажиллагаанд нь бэлдээд нэлээд ингээд завгүй ингээд нэлээд бас ядарсан бохгүй юу. Тэгээд өнөөдөр бол төрсөдрийн тэмдэглээд ирээчүүд амарна гэж бодож исэн чинь яалчгүй нөгөө төрсөдөр зориулаад ингээд нүрэ бодулчихсан. Тэгээд энийгээ шууд арилгахын хэрэг амар хайрын санагдаад тэгээд тийм болохоор яг одоо бичлэгээ сууж байна. Тэгээд та нартаа нүрэ бодолтой харуулах юм бол иймэрхүү. Тэгэд өөрөө бол яалч хүн гэж бодож чадахгүй. За тэгээд бас охиныхоо төрсөдөр зориулаад гэх юм уу? Ер нь хумсаа ер нь л бодуулдаг. Тэгээд хумсаа ч гэсэн ингэж бодуулсан байгаа. Тэгээд ийм палаж ийм барби палаж бас зориулж авсан байгаа. Яагаад энэ бүхнийг яриад байна вэ гэхэлэр эдгээр чинь ингээ бүгдээрээ л төрсөдрийн бэлтгэл орчиж байгаа хгүй тий. Тэгэд бас охиныхоо төрсөдрийг хийж байгаа болохоор охиндоо бас палаж авсан. За бас толгоон гоёлууд авсан. Тэгээд нэлээд олон авсан. Ингээд зарим зохихгүйсэн бохгүй. Тэгээд аль нь зохих юм бол гэд маш олон толгоон гоёлтой явж байгаа. Тэгээд тэрийгээ зүгээд тэсүүлтээ өөрөө аваад бүр холин манд нь бол болсон. Хүмүүс болохоор зурагчин авдаг юм шиг байлээ. Тэгээд манайх бол аваагүй. Бид тэр өөрсдөө нөгөө камерт болохоор шууд камер аваад явчихсан. Тэгээд бичлэгүүдээ болохоор ер нь л утсан дээрээ хийждэг болохоор утсан дээрээ бичлэгээ хийгээд тэгээд явсан байгаа. Тэгээд зөвөр яг би одоо бодож ин л та өөр яг юу бэлтлээ гэдэг ингээ бодоод байгаа байхгүй. Төрсөдөрт өөр юу бэлтлээ? Ер нь бол нэлээд олон юм бэлцэн. Нэрээ тийм. Дээрээс мэдээж хэрэг авч явах юмнууд байгаа штэ. Яг үл ингээ нялх ойтой хүүхдтэй байгаа учраас тэг би ингээ бүх нөгөө нэг авч явах юмнуудаа ингээ чигсаалтаа гаргаад яг ингээ авч явах юмнуудаа ингээ чиглээд ингээ бүгдийг биччихэнгууд яг авсан гэл ингээ чиглээ явсан. Тэгээд яг юм мартахгүй айгүй амар байдаг. Бас нөгөө хийх ажлуудаа бас дандаа ингээ бичиж явж исэн. Яг өнөөдөр тийм юм тэрнийхээ захиалгыг өгнө гэл ингээл бүх юм ингээл бичээл тэгэл яг хийснүүд ингээл чиглэл. Ер нь бол бас тийм чигсаалт гаргаад ингээд хийснэ ингээд чиглэл явуул бас айгүй амар эд шүү. Тэгээд нөгөө нэг хөтлөгч аавна гэсэн штэ. Тэгээд угаасаа аавч хоёр нь үг хэлж таардаг заяа. Тэгээд би болохоор тэрийг мэдгүй байж хаад яг төрсөдөр болохоос нэг 2 хоногийн өмнө мэдсэн болов. Тэгээд яг нөгөө нэг юутайгаа хөтлөгчдөөгөө яриад битээр ингээд үг хэлнэ гэдгсэн чинь хаа хоёр ингээд үг хэлээ шүү гэд. Тэгээд бас ингээд нөгөө хэлэх үгээ эрт бэлтчээрээс амар юм билээ. Тэгэхгүй ингээд маш олон хүмүүс ингэж ирсэн байгаа шүү дээ. Тийм болохоор хэлэх үгээ эртгэн бэлдсэн байл бас зүгээр санагсан. Хөтлөгч авах бас хамгийн чухал зүйл нь болохоор одоо ингээд аав ээж найзууд, тэнгууд ингээд аавын талынхан, ээжийн талынхан ингээд ер нь л дийлэх нь бие биенийг ингээд танихгүй хүмүүс байгаа. Тийм болохоор одоо мэрэгжлийн хөтлөгч ч юм уу эсвэл
ампигүр сайтай ч юм уу хүн биш бол ер нь бол хөтлөгч авсан зүгээр юм бэлээ. Тэгэхгүй ингээд яг нэг өөртөө ингээд юу ярихаа мэдэхгүй ингээ хүмүүсийг нэг жоохон увайдаах гад тэгээ сүүлд ингээд өөртөө бас ингэж гарч яриа сандраад нэг тиймэрхүү процесс болдог гэж аахгүй. Тэгээд ер нь бол хөтлөгч авснаас маш зүгээр санагцсан. Гэртээ тэмдэглэж байгаа үед бол тийхгүй гэж болно шүү дээ. Бас манай төрс өдрийн онцлог нэг зүйл болохоор одоо аав чөнөг гэлдэг гэсэн шүү дээ. Тэгээ бид хоёр нөгөө ингэж ирсэн бүх хүмүүстээ баярлаа. Энэ тэрэг гэдэг ингэж үгээ хэлчихэд хоёр талынхаа аав ээж нарт одоо нэг жижигхэн бэлэг өгсөн. Яагаад гэвэл манай гэр бүл ингээл дэмжээл үргэлж ард байдаг те байнга тусалж идэг, байнга өгч идэг хүмүүс бол яалтчгүй манай аав ээж нараага. Тийм болохоор жижигхэн бас гарын бэлгийг бас бэлдэж өгсөн байгаа. Бас та нар маань тэгвэл бас гоё юм бэлээ шүү гэд бас нэг юм санаа олгоод өгчээ. Тэгээд манайхан тэгээд яг одоогоор санаж байгаа юмнууд болохоор инээд байлаа. Тэгээд хэрвээ уус ингэ нэг мартчихад гинт ингэ санд штэ тэрийг ярих байсан штэ гэх юм бол би яг монтажа хийж захта замаар нь бол оруулчих гэж бодож байна. Охиныхоо төрс өдрийн жижиг деталь болгон нэр нь ачаалбогдол өгсөн гэсэн штэ тэ. Тэгээд лаг нь хүртэл яг ийм хөөрхөн хэлбэртэй лаг урдаас захиалж бол авсан байгаа. Тэгээд энэ лааныхаа бичлэгийг ерөөсөө хийгээг байна. Яг бодитоор бол бүр үнэхээр хөөрхөн харагдчихсэн. За тэгээд би бичлэгтээ зориулаад ингэ гарсан зардал болгоноо шууд деталь ингэ бичээд явж исэн. За ингээл бүх ингэ зардууд ингэ нийт ингүү ингэ бичсэн байгаа. Тэгээд нийт зардал нь болохоор нэг 3 сая 100 гарантай бол болсон юм байна. Гадуур тэмдэглэе гэж бодож байгаа хүмүүст маань энэ бичлэг маань нэлээд хэрэг болсон болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ зардлууд дээр нь болохоор миний нүүр будуулсан зардал, хүмүүсний зардал, плажны зардал ч юм уу те. Яг миний зардал ерөөс ороогүй зөвхөн манай охин дээр гарсан зардлууд ингээд байгаа шүү. Бас хөтлөгч маань хүүхдүүдийн дунд тэмцээн зохиогоод хүүхд толгонд бэлэг өгч байгаас гадна нэгээс 2 хүүхдэд ийм шагналын бэлэг бас тусад бэлдэж юм бэлээ. За тэгээд та нар маань энэ бичлэгээс санаа аваад хүүхдийнхаа төрс өдрийг эсвэл гоё тэмдэглэлт баяраас хийх байх гэж бодож байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье, гоё хийгээрэй. За тэгээд өнөөдөр болохоор яг манай гэр бүлийн зөвхөн ингээд ирсэн маш олон магтаалыг бол авлаа. Хүмүүс бүр ингээд үнэхээр гоё зохион байгууллаа, маш гоё байлаа. Бүр ингээд деталь болгон нэр амар гоё сэтгэл шингэж ингээд хийсэн байна. Бүх зүйлээр өөр ингээд одоо юу гэдэг мэдгүй ер нь бол ингээд амар магтсан. Тэгээд угаасаа л яг хүүхдийн бэлгэн дээр хүртэл ингээл маш ачаалбогдол өгсөн учраас яаж ч тэгсэн болов. Тэгээд бас хүмүүс 2-3 ээлжийн палаажтай байгаараа ингээд юм мэдээд ингээд хувцас заваарлаа шүү гэдсэн. Тэгээд би бол 3 ээлжийн палааж авч явсан бохгүй юу. Тэгсэн чинь манай хүн хувцас заваарлаагүй. Тэгэд ер нь бол нэг палаажтайгаа байсараагаа л дууссан байгаа. Ус ундааны хувьд гэм бол хүмүүс угаасаа усных уудгүй тийм болохоор одоо хүнийхээ тоогоор эсвэл жоохон баг авах нь бол зүгээр санагцсан. Харин юуны хувьд ундааны хувьд гэх юм бол яг хүний 2 ундаа гэхгүйгээр одоо үгүй нэг 30 хүн очих байлаа гэхэд нэг 45 ундаа авдаг ч юм уу тийм нэг тиймэрхүү байдлаар зохицуулалт хийвэл бас зүгээр юм бэлээ. Жимсний хувьд гэх юм бол яг алин банаа хэрчээ тавьчихад ингээд улаад муухалчдаг шүү дээ. Тийм болохоор алин банаа авахгүй байвал зүгээр. Тэгээд тарвас бол бүр хэрэггүй байдаг гэсэн. Ялангуяа тарвас чинь нэг өөрөө янз бүрийн одоо юу гэдэг вэ муудсан тарвас сайхан бол эрсдэл нь өндөр болохоор тарвас бол нэг зөвлөгөө мөлий. Тэгээд яг ширээн дээр ус үзэм тэгээ ус үзэм ч өөр ингээд янз бүрийн төрөл байгаа шүү дээ. Янз бүрийн төрлийн ус үзэм, гүзээлзгэн, за тэгээд киви, мандарин, ананас энэ хэд авилыг зүгээр гэж аахгүй. Тэгээд та нар маань ч гэсэн яг тиймэрхүү байдлаар бэлдүүл бас зүгээр юм блэ. Тэгээд нэг алим банан ч угаасаа ингээд нөгөө хардлаад эсвэл улаагаад нэг муухай болчдөг болохоор үзмжид угаасаа муугаар нөлөөлнө. Тийм болохоор авахгүй байвал бас зүгээр юм байл шүү. Бас яг сая саналаа. Энэ төрс өдөр тэмдэглэсэн газар маань болохоор яг нэг хүүхдийн зургийн тийм тавиуртай ингээд том зураг угаалгаад ч тавьж болдог. Тэнгүүдээ бас нүг яг сар сарын зураг гэдэг чинь яг 1 сартай 2 сартай гэдэг. Тэгээд ингээд 1-ээс 12 сар хүртэлх юм зургийн бас тавиуртай мэлээ. Тэгээд тэд нар дээр нас ингээд зургуудын тавьчулаас айгүй хөөрхөн. Бас нөгөө нэг капкейк энэ төр тавих юм тавиур энэ бүх юм нугасаа бэлэн байдаг заяо. Тэгээд тэн дээр ерөөсөө санаа зовх зүйл огт байхгүй мөлий. Зүгээр л юмнууд авчичвал тавиал болов. Тэр нас надад маш их таалагдсан. Бас яг одоо юу гэдэг зарим ингээд ресторан ч юм уу эсвэл гэртээ тэмдэглэхээр шааран чимэглэл мэдээж хэрэг авах шаардлагатай болдөө штэ. Тэнгүүд энэ газар маань маш олон төрлийн ийм юутай чимэглэлтэй юм билээ. Тэгээд яг аль нь таалагдчихээн, алийг тавихын ингээд өөрөөсөө ингээд асуугаад тэгээд тэр нь үнгүү. Тэр нь надад бас маш их таалагдсан. Яагаад гэвэл шааран чимэглэл чи өөрөө нэлээд хөрхөн үнэтэй байдаг хгүй юу. Битээр нөгөө охиныхоо хүсээ мэдэх гээд шаар хаглаад нэг шааран чимэглэл цалж авч ийсэн хгүй юу. Тэгээд бас бичлэгийн энд оруулчихъя. За
тэрийг болохоор яг 100,000-аар авч исэн. За хэрвээ яг тэр шааран чимэглэлээр нэмэгдээд яг арын нөгөө одоо хүүхдийн маань нэр мэр байх юм хавтан авах юм бол угаасаа 100,000 ингээд тэтрээд тавьчихсан юу. Ер нь бол барал 200,000 болох юм болов ойролцоогоор. Тэнгүүд яг тэр нь ингээд үнгүү гэдэг нас надад маш их таалагдсан. Тэгээ зөвхөн нэг загвар байгаа тахгүй олон загвараас бас ингээд өөртөө ингээд сонгодог нь бас маш их таалагдсан. Ер нь л бид гэдэг зүгээр ингээд магтаад байгаа юм биш зэ. Гэтэ зүгээр үнэхээр хүүхдийн төрс өдрийг тэмдэглэж ивэл Coco Kids тэмдэглэл нэр харамсахгүй шүү. Хүүхдийн төрс өдөр тэмдэглэхэд хэрэгтэй зүйлүүд болон яг одоо санаж байгаа зүйлүүд маань энэ хэд байлаа. За хэрвээ дахиад юм сануул ингээд монтажлаад оруулчихъя. За тэгээд ер нь бол та нарт энэ үүнийхээ бодгийг л харуулах гэж энэ бичлэг хийсэн. Яг та нарт бас нэг юм дүр төрхөө харуулаад бас нэг жоохон гүнжлэг мэдрэмж авъя л та. Ер нь бол эмэгтэй хүн чинь ингэж гоёж хангалах туртай нэг юм эмэгтэйлэг мэдрэмж авах бас туртай байдаг ах гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Хэрвээ ойр дотны чинь хүмүүсээс ингээд ямар нэгэн хүүхдийн сэвлэг үргээх эсвэл хүүхдийн төрс өдөр тэмдэглэж байгаа хүмүүс байгаа юм бол энэ бичлэгийг шеэрлээрэй. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бүгдээрээ яаан өнгийн зүрхээр комент өгүүлээрэй. За тэгээд баярлалаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя. Гэтэ миний нүрээс айгүй цэвэрхэн хөөрхөн боцсон байгааз. Ингэж гоё бодож өгсөн зулаа. Артиста баярлалаа. Тэт баярлалаа. Баяртай.